бизнесийг булааж авдаг. За дээрэс нь төр өөрө бизнес эрхлэгч болох тэр нөхцөлийг ол ингээд хууль эрх зүйн орчноос нь эхлээд бүрдүүлээд энэ бүр олон улсын олон ингээд нийтийн дэмжлэгтэйгэр те арт түмэн гэдэг нэрийн дор магадгүй эн чинь хувийн эмчиг бараг устгах хэмжээний юм үйл ажиллагаа явж байна те. Тэгэхээр энэ дээр хэрэг та магадгүй сөрөг хүчний намын гишүүний хувьд за тэгээд дээрэс нь өөрөө судлаач хүний хувьд харах юм бол төрийн оролцоог хувийн эмчид хамгийн бага байлгах боломжтой тэр арга замыг та юу гэж харж байна? За одоо тэгээд бидэрт бол зөндөө жишээ байна шүү дээ тийм мөнгөний орлого за одоо сүүлээд очиж тэгцэн тэгээд явуулгын асуудал гэх юм. Тэгээ яг үүндээ энэ Монголын чинь бид нар л ингээд дотор нь хараад энэ тэр баба энэ улс төрж ингэж харж байгаа болгож биднийг бас гадныхан харж байгаа шүү дээ. Гадны хөрөнгө оруулагчд харж байгаа, томоохон мега төслүүдийг хэрэгжүүлдэг үндэстэн дамсан корпорацууд харж байгаа. Бид нар Монголд хөрөнгө оруулалт хийх юм бол одоо дотоодын нөхцөлөд нь ямар